Албан ёсоор бол ийм зөвшөөрлөг Монгол банкнаас бол өгөөгүй байгаа. Гэхдээ Монгол банкнд мэдээж аливаа аж ахуйн нэгж иргэн бол банк байгуулах болцсон шаардлага хангасны үндсэн дээр бол Монгол банкнд бол өргөдөл мэдүүлгээ өгөх, зөвшөөрөл хүсэх өргөдлөө өгдөг. Үүний дагуу бол Монгол банкны янз шалгалтын зөвлөл, захирлуудын зөвлөл бол энэ асуудлыг бол журмаараа бол хилцэх ёстой. Хилцэхдээ энэ зөвлөлүүд бол зөвхөн зөвлөх хэрэгтэй. Тэгэхээр энэ асуудлыг хилцдэг эцсийн шийдвэрийг бол өнөөдрийн үйлчилж байгаа хууль тогтоомжууд бол Монгол банкны ерөнхийлөгч өөрийнхөө бүрийн эрхийн төвшөнд бол энэ асуудлыг шийддэг. Энэ асуудлууд бол зөвлөлөөр хилцэгдсэн. Албан ёсоор Монгол банкнаас бол ийм шийдвэр гараагүй гэдэг нь. Миний ойлгож байгаа жил хагасын өмнө энэ асуудлыг анх тавьсан. Энэ асуудлыг бол бид бүхэн зохих төвшөнд нь зөвлөлүүдээр хилцсэн. Тийм. Хилцсэн байна. Тэгээ одоогоор албан ёсоор энэ зөвшөөрлөг Монгол банкнаас албан ёсоор олгоогүй байгаа гэдгийг хэлье. За баярлалаа.